Би часан эмнэлэгтэй уулзаагүй байсан бол дахиад яг тэрнээсээ дордсон ч гэж магадгүй. Тэгээд бүр ингээд өөр ирэхгүй амар сэтгэл хөдлөсөн яг тэрийг хараад тэг нөө хүүхдүүд маань амар жоохон байсан. Сайн байна уу? Намайг Наран Цэцэг гэдэг Монгол улсын иргэн одоогийн байдлаар Герман улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байна. Миний би 2001 оны 6 сарын 1-нд автобусалд ороод хөл дээрөө явж чаддгүй таягтай байсан. Тэгээ дараа нь ер нь их л хэцүү байсан да ер нь. Тэгээ дараа нь часан эмнэлэгтэй 2014 онд Монголд танилцаад эндний семинарт нь сууж агаад тэр эмчилгээний дараа би бол маш их амьдрал минь өөрчлөгдсөн. Би өөрийнхөө амьдрал хизээч юм болно гэж юу бодож байгаагүй байсан. Би одоо ч гэсэн баярлж байна. 병원에서 돈 하프나 어디 사람 안 내도 되고 우리 병원에 입원시켜서 보름 동안 해서 완전히 다 고쳐서 보내겠다고. 알아 진짜 왔어. 디스크 2개가 있다. 어린애가 버스에 치는 걸 처녀가 그걸 밀어치고 대신 다쳐가지고 14년 동안 지팽이 지고 다니면서 고생했다 해서 내가 감동을 받아가지고 내가 치료해주는 거야. 7, 8, 하나. 오케이 졸업. 다 났어. 자 хамгийн ихэнд л өөрийн хөл дээр таяггүй өөрийнхөө хөл дээр явдаг болсондоо бүр маш ихээр баярлж ирсэн. Тэгээд тусламж авахаа болсондоо амар баяртай байсан. Тийм Германы зориод тэнд очиод хүнтэй сууж хүүхэд гаргана гэж бас ерөөсөө бодож байгаагүй. Ер нь хагалгаанд ороод хүүхдээ гаргачаад бас дахиад нөгөө нэг хийсвэр маань бас нэг жоохон буруу игдээ дахиж би бас нөгөө тэрийг янзлуул хагалгаанд орсон. Тэгээ би нэгэд хагалгаанд орохлооны дараа ер нь хамгийн их муудаж байгаа юм нуруу байсан. Тэгээ би дахиад хамгийн их ажилласан. Буцаад таягандаа орчих үдэл гэж амар ажилласан. Европ Германд эмчилгээ байгаа ч гэсэн буцаал часан эмнэлэг рүү явах хэрэгтэй. Хоёр дахь удаага энд ирээд эмчилгээ хэлэхэд яг эхний үед бол яг ингэ нөгөө нэг гидс маань амир ингэ нөгөө гидсэн дээр ингэ нөгөө өвдөөд ингэ таталтаад ингэ нөгөө тонгойч болохгүй гидээч болохгүй байгаа гэсэн. Одоо сая 14 хоногийн хугацаанд эмчилгээ хэлгээд дахиад одоо тэр нурууны өвдөл маш хурдан дарагдсан. Бүр ингээд урдныхаас хамаагүй илүү хөнгөрсөн. Монгол дахта монгол хэлсэн. Одоо нэг Германд очичаад нэг хаалгаа их дээр тулцсан байсан. Тэгээд хаалгааг сонгоогүй энэ часан эмнэлгийг би сонгосон. Тэгээд Европ эмчилгээнүүд чинь болохоор ийм өгчөөл тэгэл тэр чигээр ингээд орхиод мартчихдаг шүү дээ тий. Энд маань часан эмнэлэг чинь болохоор тэгдэггүй. Бүр ингээл өвчтний хараасгүйгээл за одоо чи тэр эмчилгээ гэлгээр тий би одоо яг нэг өөртөө адилхан юм нуруу өвдөж байгаа хүмүүстэй ингээд часан эмнэлгийг бол би бол бүр ингээд сүүлийн 10 жил өөрөө ийм тангийн угаад бүр өөрийн биеэр мэдэрсэн болохоор би дандаа 4번. 쭉. 나랑 제채님이 이번에 왔을 때 왼쪽 허리, 엉치, 다리가 아주 심하게 좀 아프고 다리가 저려서 걷는 게 좀 힘들었고 일단은 목과 허리에 엑스레이와 MRI 검사를 진행했고요. MRI 검사를 한 결과 허리 4, 5번하고 5번하고 천추 사이에 대각선 디스크가 있는 것을 확인할 수 있었고 추가로 목에도 5번, 6번에 디스크가 생긴 것을 확인할 수 있었습니다. 2주 정도를 집중 치료를 했는데요. 침치료, 심바로 약침, 추나요법 그리고 소장된 신경을 재생시켜주는 청바제라는 약물을 꾸준히 복용시켜주면서 집중 치료했습니다. 처음 왔을 때는 뒤로 제치는 것은 거의 안 되는 상태였는데 허리 뒤로 제기는 것도 자연스럽게 많이 좋아졌고 그러다 보니까 환자도 좋아하고 치료하는 제 입장에서도 아주 좀 기분이 좋았습니다.
앞으로도 나랑 책사님이 항상 이제까지 해왔듯이 밝고 선한 마음을 가지시면 좋은 일이 더 많이 생기지 않겠나 이렇게 생각하면서 항상 힘내시고요. 잘할 수 있을 겁니다. 예. Анхлаад сайн үлсийн аянаар би энэ жасаа нэмлэгтэй холбогдсон. Тэгээд тэрнээс хойш 10 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд ерөөсөө намайг нэг удааж тэгээ орхиж байгаагүй. Тэгээд нэг имжлүүлэл гараа явцсан хүн болгоны араас ингээд энэ имлэг бол ингээд холбогдоод байхгүй шүү дээ тий. Тэгэхэд миний араас бүр ингээд байнга санаа тавиад яаж наран цэцгээ би ч өвдөж гин үү. Анх намайг жасаа имлэг дээр авчирсан шин жүн шиг захиралтай. Тэгэд одоо эмчилгээ юм хийж байгаа. Сан уу эмчтэй маш их баярлалаа. Эмч асар их зөвлөгч, оржуулагч бүх ажилтнанд маш их баярлалаа. Цаашдынхны ажилд амжилт хүсье. Тэгээд дахиад шинээр төрсөн үед болоо бахан ирч хүч авсан. Дахиад 10 жилийн ирч хүч надад байна. Гэр бүлтэйгээ дахиад зөндөө их юм хийнэ. Дахиад би амлаж байна. Маш сайн ихнэр байна.